Сайн байцгаана уу. За өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монголда сайхан амьдрий ээлжит лайв эхэлж байна. Манай лайвын маань зорилго бол ердөөсөө Монголда сайхан амьдрах шүү дээ. Тэгэхээр зорилго маань их том. Монголда сайхан амьдрна гэдэг чинь бол их том сэдэв. Тэгэхээр бид Монголда сайхан амьдрахын тулд дэлхийн мөнгөний урсгалтай холбогдож бүх юм дэлхийн стандарттай хөгжсөн орнуудын тэр хэмжээнд стандарт хэмжээнд ойртчээж Монголда сайхан амьдрах талаар ярина шүү дээ. Энэ зорилгыг бид анхнаасаа л одоо хэрэгжүүлж чадна гэж үзсэн учраас Монголда сайхан амьдрий гэдэг уриалга тавиад хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Ажиллаа эхэлсэн нэгсэндээ. Бидэнд бол бас дуршлаг байсан өмнө Монголда сайхан амьдрах Анод банк гэж те. Анод банк маань байхдаа Монголын томоохон эдийн засагт нөлөө өгөх банк байсан. Монгол улсын эдийн засгийн 20-25% гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хэмжээндээ бид нар чинь за их хөвчлөлдөр бол мандаалаа оролцсон. Өмнөх лайв дээр ярьж ирсэн. Дараагийнх нь алт хөтөлбөрт мөн мандаалаа оролцсон. Одоо тэгэл тухайн үеийн Алтан дорнод Монголч гэдэг юм уу, Монгол газар, Гачин урт гэл те. Бүхэл томоохон компаниуд бол Анод банкнаас санхүүжиж байсан. За, Атрын аян гэж байсан. Энэ гурван том хөтөлбөр байгаа шүү дээ. Монгол улсын хэмжээнд өнгөрсөн түүхэнд те 35-6 жилийн түүхэнд одоо энэ гурван том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон хамгийн бага хүүтэй зээл өгчээсэн. Гаднаас оруулж ирээ. Ийм дуршлага байна. Тэгвэл одоо бид бол яах гэж байна? Бид одоо энэ гурыг хэрэгжүүлнэ гэж байна. Чингис Алтан байлууд ипотекийн зээл 3% хүүтэй. Дараагийнх нь одоо утаа бол яг гэхдээ жижиг асуудал. Бидний зорилгын хувьд бол энэ уул 1 жилийн ажил байгаа. За ийм байна. Энэ их үйл хэрэг бүтээсэн банкыг одоо татан буулгахад хамгийн их нөлөөллийг ховжлох юм бол яг бодит байдал дээр одоо жишээ нь за прокурорын байгууллага 40% нөлөөсөн. Хамгийн гол асуудал энд байсан. Энийг өмнөх лайв дээр сая доллараа алдсан талаар бүр баримттайгаар та бүхэн танилцуулсан. Үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын их хурал дийлээгүй. За дараагийнх нь тагнуул цагдаагийн оролцоо 20%. Бас л одоо тэр дээрэм тэ 200 мянган долларыг ингээл буудаал авчдаг. Тэгээ илэрдэггүй. Энэ хэрэггүй чи ерөөсөө илэрхгүй байгаа шүү дээ. Энэ бол 60%. Одоо ингээд яагаад 60% гэхээр эн чинь манай өөрийн хөрөнгнөөс илүү их мөнгө очиад шүү дээ. Алдсан мөнгө маань. Дөрмийн сан банкны дөрмийн сан өөрийн хөрөнгнөөс илүү их мөнгийг хулгайч нарт алдчихж байгаа байхгүй юу? Энэ бол энэ банкыг бол хамгийн гол шийдвэрлэх юм болсон. Дараа нь бол улс төр байсан. Иргэний хөдөлгөөний нам гэж байгуулад одоо иргэдэд ард түмэнд одоо засгийн эрх байх ёстой гэд үзсэн чинь тэгээд 7 сарын 1 болоод болсон. За энэ дээр бол одоо хууль зүйн нямд орж байгаа бол ер нь заналтайгаар надад 3 жилийн ял өгсөн. Чанга дэглэмт. Бүр шүүгчийг дарамтлаж байгаа тий. Тухайн үед ч одоо тийм л байл шүү дээ. Хууль зүйн сайтанд шүүгчээ дарамтлаждаг тий. Тэгээ шүүгч нь одоо аргаа гараад 3 жилийн чанга дэглэмтэй хоёр хангид ял идэлүүлж байгаа. Дараагийнх нь болохоор сангийн яам. Сангийн яам яасан бэ гэхлээр 40 төгрөгийг манайх руу оруулахгүй ингээ барьцсан. Ерөөсөө хямрал болж байхад тэр Голомт банк, Зоос банк тэгээ бусад банкудаа туслаад байна. Тэд нар хүндээсэн. Манай орох ёстой мөнгийг өгөхгүй. Одоо баяр цогт байсан тэр үед сангийн сайд. Ингээд өгөхгүй. Тэгээ одоо сэтгүүлчид асуухлаар одоо Монгол банк туслах гэсэн хүсэлт гаргах юм бол анаад туслана шүү дээ. Тэр чинь сэтгүүлч асууж шүү дээ. Та нар яагаад энэ Голомт банкнд, Зоос банкнд туслаад байгаа мөртлөө Анод банкнд туслахгүй байгаа юм бэ гэд тэ хүмүүс чи харж шүү дээ. Харилцагч нар. Тэгсэн чинь баяр цогтой хариулт ирдэ тэр. Үгүй Монгол банк бидэнд одоо сангийн яамд хүсэлт өгвөл одоо бид бол туслана гэд туслагч гэжтэй бидний авах ёстой мөнгийг л өгчөөл тэ манай зээлдэгч нарын мөнгө тэнд ингээд төвжигчээд байгаа байхгүй юу? Нөгөө зам тавьсан 40 тэрбум төгрөг. Тэрийг Анод банк руу оруулахгүй хаасан сангийн сайд баяр цогт тухайн үе.
Ингээд тэр төлбөрийн чадрыг ингээ алдагдуулж байгаа байхгүй юу? Зохиомлоор одоо тэгээд Анод банк ингэж ингээд тоглолт хийсэн. Тухайн үеийн нөхдүүд. За тэр байна. Нөгөөх нь бол одоо Монгол банк. За энэ тэргүүндэд инх хуй гэж байсан. Тэр хүн бол одоо Анод банкыг татан буулгахын төлөө биднийг шорон хийхин төлөө өстой туг мандуулсан да. Гүйсэн. Ёстой бүр чадлынхаа хэрээр гүйж агаад тэгээд хориулаад тэр дорно. Тэгээд тэр арга хэмжээ ахуулаад санал юугаа гаргаад одоо тэр хуулийн байгууллага энэнийг улсуудыг хориод өгөөч гэж гүйсэн. Тэгээд энэ хүн өөрөө яасан бэ гэхлээр мөнгө хэвлэхэд шинэ мөнгө хэвлэхэд асар их одоо замаас нь зовчулсан, хулгайлсан мөнгө хэвлдэг шүү дээ. Тэрнээс хулгай хийгээд хөөгдсөн. Ял идлээгүй энэ бас. Ийм гачийн юмнууд одоо ингээд байсан. Дээр нь манай дотоод асуудал байсан. Гэхдээ 10% тэр бол яг ингээд шударгаар үзэхэд манай асуудал бол 10% байсан. Гэхдээ бусад одоо голомт ч юм уу, зоос ч юм уу тэднэртэй харьцуулахад бол жижигхэн асуудал байсан. Аккредитивийн асуудал энэ төргээд яриад байдаг. Тэр асуудлууд маань бидний хул бол нэг 10% байсан. Бас оргүй биш. Бүхэл банкнд байдаг тэр. Энэ дээр шалтгаалаад тоглолт хийсэн. Ингээд гацаасаа зогсоосон. Хөгжлийг зогсоосон. Монгол улсын хөгжлийг зогсоосон шүү. Анад банкыг татан болгоод биднийг чанарын шоронд хийгээд ингээд хөгжил зогсоосон. Одоо бол бид яах гэж юм гэхээр банктай байхдаа бид чинь хараа ингэж шүү дээ. Ямар ч такси бааз гэх юм байхгүй. За нэг такси бааз нь шүү дээ нэг 40 хэдэн машинтай ч юм уу үсрээд нэг ганц хоёр такси баазтай. Тэгэхэд 1300 шар такси Монголд одоо Улаанбаатарт явсан шүү дээ. Бид нар яг энэ шиг Алматы хотод Казахстаны бас 300-аад такси явуулсан бид нар. Ийм юм хийдэг гэдгээл би танилцуулж байгаа байхгүй. Бид нар биш үү? Ийм гинтийн ийм төсөл хэрэгжүүлдэг, тий? Тэгээд энэ чинь бүр ингээ шар такси чинь дүүрээд хотоор золбин шар хавч өгөөд бүр тэгээ одоо бүр цагдаагийн дарга сандаг очир генерал. За одоо энэ золбин шарын чинь унаад одоо энэ хулгайчнаар бүр гүйцэтгэхэ байлаа, тий? За одоо ерөөсө манай цагдаа явган чи ч одоо юу хийчихвэ гэсэн. Тэгээд би яасан цагдаад Элентро гээд 10 машин өгсөн. Цагдаад дүүрэг болгоно тий. Хулгайчнарынхаа араас наад Excel чи гүйцэнэ гээд. Тэгээд Элентро өгчээлээ өөрийнхөө хэмжээд. Тэгээд одоо би бол хулгайч нарын эсрэг бол анханасаа л ингэж тэмцдэг хүн тий. Дараа нь үргэлжлүүлээд ярина хулгайч нарынхаа талаар. Ер нь хулгайч нар бол ерөөсө тэр үед ч байсан хэцүү байсан. Одоо тэрэн шиг одоо яах гээд байна тий. Дэлхийн мөнгөний их урсгалтай холбогдно гэж шүү дээ. Бид нар одоо 22 их найдыг оруулж ирэх гэж байна. Орон байрны зээл тий. Орон байрны зээлд 22 их найд төгрөг одоо энэ 7 сард оруулж ирэх гээд бид нар ингээд ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр энэ их явдалтай жилийн 3%-тэй тий. Манайх ч одоо ингэж байгаа шүү дээ. За нэг жишээ авъя л да. Одоо жишээ нь Хөгжлийн банк. За нэг 80 гаруй 1.8 их найд нэг найд гараад унсан шүү дээ тий. Ягаад гэвэл нөгөө ханшаа алдсан. Нөгөө 1800 байлоо тэр байсан ханш нь эдний зээлдэгч үед 3600 болоод өсцнөөс болоод тэр чинь одоо жишээ нь томоохон зээлдэгч чинь 100 сая доллар авснаа эргээд 200 сая доллар төлж байгаа байхгүй юу? Тийм байдалд оруулчихж байгаа юм. Ханшаа алдснаас болоод тий? Инфляц эднэр тэгж байна. Жишээ нь одоо ингээд юу ялаа одоо манай төв банк уу Монгол банк тий? Одоо 6% хөөтэй бас нэг 1.7 их найд хүрээд одоо зогсож штэ. Өөр арга байхгүй алдагдал асар их болсон.
Тэр чинь жоохон явж ясна ингээл 420 онд л одоо 400 хэдэн тэрбум байсан шүү дээ. Тэгээд энэ 25 оны байдлаар 1.7 их 80 хүрсэн. Тэгээд унаа. Одоо тэр тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар байна шүү дээ. 2 их 80 руу манай банкуд хүрч чадахгүй шүү дээ. А гэтэл энийг хэрэгжүүлж чадах банк бол байхгүй Монгол. Хувийн одоо орон сууцны зээл өгчих тийм одоо банк бол Монголд байхгүй шүү дээ. Тэгэхээр бид энийг чаднаа гэж байна. Монголын төв банк 6% хүүтэй одоо ипотекийн зээл өгөхгүйд тэгээд нэг жоохон явж байгаад ингээ унчлаа шүү дээ. 2 их 80 хүрэх чадаагүй шүү дээ. А тэгэхэд бид бол 22 их 80. 22 их 80-ыг одоо энэ гэр хороолол тий. Энийг чинь гоё болгоё гэж шүү дээ. Өгөө. Тэгээ энэ маань бол яг хувийн орон сууцнд чиглэнэ. Энийг ингээд оруулж байгаа бид нар чинь энийг ганцхан Анаад банк л чадна. Одоо энэ олон жилийн дараа нөгөө татан буулгацсан Анаад банк чи эргээд 22 их 80-тай орж ирж штэ. Зах зээл рүү 22 их 80-ийн хариуцлага хүлээгээд мөнгөтэйгөө ингээд орж иж ажиллаа эхлэх гэж байна. Түрүү хэлсэнтэй ханш гэдэг бол маш аюултай юм аа. За бид нэр мөнгөний ханшийг чангаруулж чадах юм бол 11 их 80-ыг төлнө. 2 дахин чангаруулчихвал. Гэтэл энэ йенээр авна шүү дээ. Бид нар мөнгөний ханшаа одоо сулруулчих юм бол 44 их 80-ыг төлнө. Шууд унана гэсэн. Тэгэхдээ энэ мөнгө бол ямар нэгэн засагтай баталгаа энэ төр авахгүй. Улсын өртөө хамаа авахгүй. Зөвхөн бид өөрсдөө ингээд хариуцлага хүлээгээд ингэхээр манай одоо консорциум ийм үүрэг хүлээгээд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ бид бүхэн биш энэ хоосон биш. Ягаад гэвэл бид нар 1.4 их 80 төгрөгийг төлчөөд байна. Хүүгийн. Одоо энэ 22 их 80 чи хүүгөө орж ийн гэсэн үг байхгүй. Ягаад гэвэл бид нар чинь бас ингээд итгэхгүй шүү дээ. За та нар энийг үнэхээр хийх гэж байгаа юм бол хүүгээ урьдчилан төлчих гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 1.4 их 80 гэдэг чинь шүү дээ. Ойролцоогоор нэг 400 сая доллар шүү дээ. 400 сая чи юу гэсэн үг вэ? Та бүхэн бодтоо за Эрдэнэтийн 49%-ыг авахд 400 саяар авсан хөдөлтөө гэж. Тэгэхдээ дандаа зээлсэн ингээд цоглуулж тий. Тэгээд 49% аваад ингээд 100% Эрдэнэт Монголынх болсон тий. Эннийхээ одоо хариуцлагыг даахгүй байгаа шүү хөдөлтөө гэж л тий. Дандаа ингээд өр тавиад хийцэн. Төрийн мөнгнөөс аваад эргүүлээд тийш нөгөөд авцсан гэсэн. Тэгвэл бид бол тэр мөнгийг чинь өөрсдөө ингээд олон улсын зах зээл дээрээс босгочоод байна шүү дээ. Зээл биш. Өөр биш. Тэгтээ төлцсөн. Тэгээд бид нар ингээд 22 их 80-ыг оруулж ирэх гэж байна. Одоо 7 сараас эхлэх гээл үзээд байна. Энэ Анаад банк хэсэг хугацааны дараа 22 их 80-тай орж ирж шүү гэдгийг л би танд хэлэх гээд байна шүү дээ. Энийг зүгээр нэг ингээд аваад ирдэм биш. Бид нар 1 их 80 400 саяыг төлчөөд байна. Тэ? Хүүгээ өгцөн. Тэгээд одоо энэ хариуцлага яг бид нар дээр бууж байгаа. Бид нар энэ зах зээлээ барих хэрэгтэй. Тэ? Энэ зах зээлээ. Энийг барихын тулд бид өөрт мөнгөний ханш инфляцийг барих хэрэгтэй. Банк өөрөө. Тэхийн тулд Анаад банк энийг л хэрэгжүүлж чадах байхгүй ганцхан. Өөр нэг ч байхгүй Монголд. Тэ? Хамгийн том гээд хөгжлийн банк. Хамгийн том гээд төв банк. Дийлэхгүй шүү дээ. Тэ? Хоёулаа чадсангүй. Одоо энэ тэгэхээр бид бол эхлээд яаж барих вэ гэхлээр одоо энэ мөнгөний хашинд хамгийн их нөлөөлдөг юм чинь барааштай. Тэ? Хятад улсаас бид нар чинь бараг 80% орчим одоо юутай байгаа үстэй. Хамааралтай. За энэ бараа байна те. Ингээд хамгийн гол нь бараа материалын үнийг доктортой байлах. Бид нар хятад бол жишээ нь ингээд доллартай ханших юаныг нэг 8 билүү. Юантай ингээд бариад идэг штэ.
хэдэн 10 жилээр. Тэр чинь ингээд хатуу ингэж уйж чадсан байхгүй юу? Бараага нэг цэг дээр төвлөрүүлээд нэг цэг дээрээс үнийн тогтоодог. Бүх үйлдвэрийн бараа. Тэгвэл бид нар тэднэртэй холбогдоод бэлтгэлээ хийцэн. Яагаад гэвэл тэр яг барааны үнийг барих тэр хатуу тэр эдийн засгийн тэр хөшөөргийг бид бүхэн Монгол болоод Оросд хэрэгжүүлэх гэж байгаа. Хятадтайгаа тохирцсон бас л төлбөр нь ихэж тэр чинь. Тэр төлбөрөө тэр манай тэр хамтрагч компани төлцсөн. Тэгээд одоо Хятадын барааг одоо 90-ээс 40% унгана л гэж ярина. 90-ийн үнээс. Тэгэхээр бидний энэ хийж байгаа юмнууд маань ерөөсөө мөнгөний ханшаал чангруулахын төлөө явна гэсэн. Яагаад гэвэл бид нар ингээд чангруулж чадвал 11 их 80 төгрөг хожих гэдэг шүү дээ. Тэ? Хэрэг бид нар 50 туучих юм бол дээр нь нэмээд 22 их 80-ыг алдчих гэдэг шүү дээ. Ингээд 44 их 80 төгрөг. Яг ийм байдалд орцсон учраас бид нар бол ажиллана. Чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тийм учраас барааны үнийг бид ингээд барьж штэ. За одоо ингээд Хятадын барааны үнийг ерөөсөө өсөхгүй. Тэр 80% нь одоо Хятадаас орж ирж байгаа юм чи. Тэ? Энийг барьцсан бахад бусд нь ингээд дагна. Тэ? Яг тэр шиг. Мөн орон сууцсан дээр ч ялгаагүй нөгөө орон сууцны зээл дээр хувийн орон сууцны гэр хороололд яг ийм бодлого барих гэдэг бид нар. За нэг өрхөд бол нэг 100-аас 200 сая төгрөгийн 20 жилийн хугацаатай 3% үедээ зээл өгнө. Тэ? За ингэхлээр эн чинь бид ингээд хүүгээ урьдчилаад төлсөн юм чинь одоо энэ зээл төлөлтөн дээр харин тэр нөгөө засгаасаа дэмжлэг бас хүснэ. Тэ? Та хурдан төлчөөд дараагийнхаа юг авмаар байна шүү дээ. За эн чинь баг гэр хорооллын гихч юм байна шүү дээ. Эн чинь баг нэг 200 мянган айл өрөхөд 100 саяар л ботход өгчгөр байгаа байхгүй юу? Тэ? Нэг айлд 100 сая. Тэгэхээр дараагийн Монгол улсын бүх айл өрхөд ингээд 3% хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авах хэрэгтэй байхгүй юу? Айл өрх бүхэнд хамаатай. Бидний энэ тийм үстэй. Та нар боддоо ингээд өрх хүүхэд нь тусдаа гарах болно. Тэ? Эцэгийнхаа зовоохгүй ингээд 3% зээл 20 жилийн хугацаатай аваад тэгээд амьдралаа зохицуулна. Энэ бол одоо айл бүхэд өрх бүхэнд хэрэгтэй, тийм ээ? Тим юм хэрэгжүүлэх гэж байна. За энэ бол их мундаг юм биш ээ. Олон улсын хувьд бол мохо өндөр хөв. Тэ? Жилийн 3% гэдэг чинь. Манайдаа бол одоо гайхамшиг, тэ? Тэгэхээр ер нь хүүгүй мөнгө өгчтэй шүү дээ. Энэ олон улс чинь тийм юм бэлээ. Хүүгүй мөнгө өгдөг. Ипотекэд нэрлээд байгаа нь. Бидний бол хувийн орон сууцны зээлийг бол 3-аас ингээд доош нь буулгана шүү дээ. Яванда. Дараагийнх нь бүр багасна гэсэн үг. Эхнийх нь 3-аар эхэлнэ. Энэ маань өөрөө энэ стандарт хангаж байгаа. За энэ Монгол банкны ерөнхийлөгч маань одоо ингээд 25 дугаар суваг телевизээр мэдээгээр ингээд мэдээлэл хийсэн шүү дээ. Заавал одоо энэ 5 хүн уншчихнэ. Одоо ийм орон сууцны банкны тухай хуулийн төсөл бэлэн болсон гэдэг орон сууцны ингээд банк байгуулах гэдэг шүү дээ. Тэгээд зээл өгнө. Тэр банк биш дээ хэдэн үеийн хүүтэй зээл өгөх үү? 20-с дээш. Тэ? Ерөөсөө энэ 1 жилийн 2 жилийн хугацаатай 20 хэдэн хувийн хүүтэй зээл өгдөг шүү дээ манай банкуд. Тийм ээ? Тэгэхэд 20 жил 30 жилийн хугацаатай юу гэж тэр 20-с дээш ч байсан ер нь банкудад хүсэх зүйл биш. Энэ тэ төрөөс л одоо хариуцсан гэсэн үг шүү дээ. Тэгээд зарим одоо санал хүсэлтэн дээр энэ ингээд байгаа байхгүй юу? Монгол банк алдагдлалд орно гэж юу гэдэг мөнгө хэвлэлчин ч гэж тэ. Тийм бол байхгүй шүү дээ. Алдагдлалд орно. Ерөөсөө одоо асар их өртөө байгаа Монгол банк. Тэ? Аимшигын өртөө байгаа. Тэгээд тэр нь улам нэмэгдэн. Тэгээд болохоо байгаа л ийм арга хэмжээ авч байна. Либералчлаад тэ? Ипотекийн либералчлаад тэрний хөө бол банкуд бол бас 20-оос доош өгч чадахгүй. Тэгэхэд бид бол Анод банк 3% өгж шít жилийн 3% хүүтэй. За ингээд хариуцлага бид өөрсдөө хүлээе гэж байна, тийм ээ.
Энэ одоо хамгийн гол эхлэл тий. Ерөөсөө бүх юм эндээс эхэлдэг шүү дээ. Ингээд айл өрхөөс л эхлэн шүү дээ. Тий. Бүх юм айл өрхөөс эхлэх учраас эхлээл орон байрнаас эхлэх ёстой. Тэгээ энэ орон байр ийм сайхан ийм хувийн орон сууцтай болох тийм боломжоор хангах ёстой. Энэ ерөөсөө үндсэн хуулиараа заасан байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид энийг хийя, тусалъя гэж шүү дээ. Эх орондоо тий. Та бүхэн тусалъя, бид ийм нөхцлөөр хангая. Тэгээд тэр 20 жилдээ ингээд тэр улсууд төлчөө сайн л биз. Бүр чадахгүй хэцүүгийн төр туслана үсттэй тий. Энэ үүргэн юм чинь. Энэ хүмүүстэй ингээд нэг жилийн 3% ингээд манай эдийн засагт сайнаар нөлөөлнө тий. Маш их эерэг сайнаар нөлөөлнө шүү дээ. Улсын эдийн засагт. Мөнгөний одоо ингээд ханшны уналтыг зогсооно тий. Тэгээ энэ бүх юм дээр ингээд цогцоор нь ярьж шүү дээ. За ингээд яг бид бүхэн дэлхийн энэ мөнгөний их урсгалтай ингээд холбогдоод эдний стандартаар явъя л гэж байна. Тэгэхээр энэ стандартын дээд хязгаар нь 3% юм байна. Ипотекийн зээл. Бид нар бол яг эндээс нь эхлэе. Тэгээд доошлуулъя. Дараа нь Чингис алтан валют тий. Ийм шинэ бүтээгдэхүүн бид ингээд дэлхийн зах зээл дээр гарч шүү дээ. Энэ маань юу гэсэн үг вэ? Ерөөсөө дэлхийн валютанд бид ингээд оролцоно гэсэн. Дэлхийн зах зээл мөнгөний урсгалтай бид бол холбогдно гэсэн үг тий. Яг тэр стандартаар явна. Тэр хэмжээнд бид ажиллана гэж байгаа. Тэгэхээр бид бол ерөөсөө энэ нөгөө анхнаасаа яриад байдаг их Монгол улс тий. Хүчирхэг Монголыг хамтаа бүтэе. Энэ бол лооцсон биш ээ. Энэ бол ингээд цаг нь болжээ гэж байгаа. Яагаад гэвэл одоо тэнгэрийн цаг гэж бид өмнөх лайв дээр хэлээд байсан шүү дээ. Болжээ гэж. Бидний ажил бүтээд 1:8400 төлж чадчих шүү дээ. Тэ? Энд чинь ажил бүтээд биелж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дэлхийн худалдаанд оролцоод 1:400 энэ Японы тэр банкнд ингээд төлж чадчих шүү дээ. Тэ? Тэгээд бид нар чинь 22 их 80-ыг авах эрхээ авж шүү дээ. Энэ төгрөг. Тэгээ энийг цааш нь үргэлжлүүлнэ. Цааш нь шүү дээ. Японоос болж байна, Европын орнуудаас болж байна, хаана төлбөрийн чадвар сайтай байна. Тэндээс хамгийн бага хүүтэй мөнгө оруулж ирнэ гэсэн үг шүү дээ. Хангалттай. Яг нөгөө тэгш үйлчлэн. Арын хаалга энэ тэгш юм байхгүй. Хэн одоо хүснэ тэр 100-аас 200 сая долларын 20 жилийн 3%-тэй зээл авдаг тийм зах зээлийг л тэ бүтээгээд нь шүү дээ. Эхний ээлжинд. Энэ чинь бол нөгөө хүний оршин суух энэ амьдрах орон байр гэдэг чинь нэг номерын чухал юм байна шүү дээ. За өмнөх лайв дээр нэг дээрэн баримттай холбоотой ийм ярьжсэн да. Одоо ч өөр болчихжээ юм. Хулгайч нар нь төгсөрчиж манай цагдаач төгс болчихж байна. Одоо яасан гэхээр тэр гадны мафтын гар хөлөөлсөн нөхдөд чинь бол ингээд энэ хотын камер чинь зүгээр л удирдах шүү дээ. Энэ одоо хаанаас авсан камер юу ч байхгүй. Бүгдийг нэг удирдаад унтраагаад тэр ажлаа амжуулж байна тий. Гэтэл манай цагдаагийнхан бол маш шуурхай ажиллаад нөгөө хулгайч нарыг чинь барьж аваад ингээд хорцсон. Тэгээ одоо бүх юм одоо ингээд эхэлж байна. Нөгөө хорт могоон үүрийг нэвдэж өндгийг хагалах ёстой. Одоо хохин тийм ээ эрлэгийн илчээр оролцсон хулгайч нарыг одоо бүр ингээд дуусгана. Тэгээд дараа нь та бүхэнд мэдээлнэ ямар хулгайч нар яагаад яаж ирсэн юм. Тэгээд одоо бол энэ дайлимд бол манай цагдаагийнхан сайн байна уу? Үнэхээр бас өөр болцсон юм байна. Одоо нөгөө өмнөх миний хэлээд байдаг нөгөө илрүүлж чаддаггүй нөгөө 1 сая доллар 200 мянган доллар тэр үед чинь бол одоо үнэн ядруу байсан тий. Ингээд дээрээсээ өдөрдүүлдэг. Гэтэл одоо бол өөр болцсон байна. Тэр нэг хуучин одоо тэр хүнд үед байсан хурандаа нар ч одоо нөгөө гарууттай нийлцсэн, хулгайч нартай нийлцэл бужигнуулаад байгаа байхгүй юу? Тэдний ч одоо нам ингээл дараал явдаг ийм шижигнсэн залуучууд бий болсон байна шүү дээ. Цагдаач чинь.
Тэгэхээр одоо бол ер нь нэг тийм энэ хулгайч нарт бол ямар ч ирээдүйг болсон байна. Тэ? Та нар бол одоо ингээд бүр энэ нөгөө шат чатандаа хулгай байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо ингээд хамгийн эхлээд энэ доод чатандаа ингээд цэвэрлэгээ хийгээд тэгээд дээшээ явсаар ингээд сайжрах юм байна л да. Тэгж ойлгож байгаа. Өмнө хүмүүс асуугаад байсан учраас хэллээ. Бүх юм одоо ингээд илрээд ингээд сайхан болж байгаа шүү. Тэгээ одоо ингээд хулгайч нарын сүйдэрт биш. Одоо эх орныхаа гэгэн гэрэл дандэрий гэдэг шүү дээ. Өмнө би нөгөө лайвыг та нар ингээд бодсон биз дээ, тэ? Гэгэн гэрэлд аж төрё гэж байгаа. За ингээд лайв өндөрлөө.